За сайн байна уу? Энэ удаад би та бүхэнд юу ярих гэж байгаа юм гэхээр аа дэлхийн 2 дугаар дайны үеийн стратегийн маш гоё тоглоомыг та бүхэндээ танилцуулна. Орос Америк хоёр улсыг нэгтгэсэн байдлаар би та бүхэнд харуулж авчихна. Тэгээд гол нь юу хэлэх гээд байгаа юм бэ? Энийг дэлхийн 2 дугаар дайны тоглоомыг та бүхэндээ хэрхэн тоглож исэн. Би чи өөрөө гоё дай одоо 10 20 жилийн өмнө энэ тоглоом гэж нь олж явахдаа мэдээж про тоглогч хэлсэн ч одоо 10 хэдэн жилийн өмнө тоглож байгаа хөө. Одоо баг 20 жил баг болох гэж байгаа шиг байна. Энэ 20 жилийн өмнө юм одоо тоглож байгаа өөрөө про бие мэргэжлийн тоглогч байлаа шүү дээ. Тэгээд тэр тоглоом одоо та бүхэндээ би танилцуулна. Тэгингээ би өнөөгийн бодит улс төртөө уялдуулаад зарим нөгөөх үзэл бодлого хуваалцаад явчихнаа. Тэгээд та бүхэнд сонирхолтой санагдаж магадгүй харуулъя. Ямар тоглоом тоглох гээд тоглож та бүхэнд үзүүлэх гээд байгаа юм бэ гэдэг та бүхэнд харуулъя. Command Conquer Red Alert 2 гэсэн энэ тоглоом байгаа. За одоо жишээ нь энэ Ra 2 гэдэг нэртэй энэ тоглоом руу оронгууд одоо жишээ нь ийм тоглоом гараад ирдэг. За тэгээд Command Conquer Red Alert 2 гэсэн энэхүү тоглоомоор та бүхэндээ тайлбарлаж өгнө. Command Conquer Red Alert 2. Энэ тоглоомор би багтаа мэржлэмсэн мэдээж хэрэг надад тухай тоглох хүн хэр багтаад гардггүй байсан, хайдаг байсан, шалгуунд ажиллаад. За тэгээд тоглогч л биш бол ерөнхийдөө надад тоглохоос цааргалдаг айдаг байлаа гэж. Тэгээд хадгалсан үйлүүгээ шууд ороо явуулчих. За технээс нь ахуулаад тайлбарлаа авчнаа ахөө. Unit ready. Unit ready. New rally point established. За тэгэхээр эхнээс нь ахуулаад New rally point. тайлбарлаа авчи. Unit ready. За тэгэхээр энэ цахилгааны үйлдвэр, энэ алтны үйлдвэр, энэ цэргийн үйлдвэр, энэ танкны үйлдвэр, энэ онгоцны үйлдвэр, энэ усан онгоцны үйлдвэр, энэ танк цэвэр үйлдвэр, энэ шинжилгээ ухаан техник технологи үйлдвэр. Энэ Америк ингээд энэ болохоор бас нэг юу бас алт мөнгө олох зорилттой бас үйлдвэр. За Америкийн болохоор юу Tesla реактор гэдэг нь цахилгаан станц Оросын. Энэ бас ууж авдаг үйлдвэр Оросын. Тэгээд энэ болохоор алтны үйлдвэр. Энэ болохоор бас цэргийн үйлдвэр Оросын. Энэ болохоор бас танк усан онгоцны үйлдвэр. Энэ Оросын танкны үйлдвэр. Энэ болохоор радар товр гэж байгаа. Радар өөртөө газар илрүүлэгч гэсэн үг. Тэгээ энэ болохоор танк сур, энэ болохоор Оросын лаборатори. Энэ болохоор цөмийн цахилгаан станц. Энэ болохоор нөө хүн колончлох гэдэг нь шүү дээ. Хүн колончлогыг ер нь бол хуулиар хоригдсон шүү дээ, тийм ээ. Тэгэд ер нь бол дээр үед хүн колончлох үйлдвэр ер нь бол бийсэн байхгүй юу? Ер нь бол. Тэгээ колоннод ингээд ашиглаад ингээд дайтдаг тийм үед бийсэн байгаа байхгүй. Одоо энэ юм ашиглагдаж байгаа хэсгийг би хэлж мэдэхгүй байгаа. Гэхдээ колонихыг зүгээр хуулиар хоригдсон боловч хүмүүс бол колоныг хийж чаддаг байхгүй. Хүн колонихыг. Одоо чинь би нэг хүн худалдаж аваад хоёр хүн худалдаж авах нэг үйлдвэр барьчвал. Яг тоглоом дээр тэгчиж шигдэж байгаа болохоос бод амьдрал дээр маш нарийн юмар ашиглагдана л тодорхой л доо. За тэгээ энэ бол шүхрийн үйлдвэр байна. Одоо би хамгаалтын хэсэг рүү орж байна. Энэ бол шүхртэй цэргүүдийг буулгах чадна. Энэ бол хашаа, энэ бол нөгөө оком цуцсан цэрэг бооц Америк, тийм ээ. Энэ болохоор агаар үсгэж. Энэ болохоор Америкийн призм гэдэг ийм лазер туяа шигмар бууддаг тийм хамгаалтын систем. Энэ болохоор нууцлдаг. Өөрийнхөө ингээ байгаа газрыг одоо чинь нууцчдаг. Одоо би та бүхэнд харуулъя л да. Одоо чинь Америк бас өөрийгөө ингээ нууцчдаг байхгүй юу? Одоо чи Америк бас ингээд өөрийгөө энэ төхөөрөмжийг нууцч чаддаг байхгүй юу? Одоо чи ингээд нууцч чадчихвал нууцчдаг байхгүй юу? Тэгээ энэ нууцч байгааг нь яг би өөрөө яг илрүүлээ зүгээр ингээд харчдаг байхгүй юу? Тэгвэл яг үнэндээ бол ингээд нууцчдаг байхгүй юу? Тоглож явах үедээ. Тэгээд дайсан энд юу байгаа нь мэддэхгүй болохоор хаашаа дайрахаа мэдэхгүй хэцүү байдаг байхгүй юу? За тэгвэл энэ юу юм гэхээр Америкийн нөгөө нэгсэн доо радар гэсэн үг.
Spice-ад өөрөөр хэлбэл газар нутгийг бүхэнд нь илрүүлж байгаа. Одоо би энд зөвхөн про тоглогчдол 7 брутал вистэй 1 гэж тоолж үздэг баг. Тоолж чаддаг байхгүй. 7 компьютер хамгийн хүчтэй компьютерийн эсрэг нэгэд тоолж чаддаг байхгүй. Одоо би бол яг тэгээ тоолж байгаа. Энэ дээр бол одоо над руу дайсан хичнээн ингээд дайраад нэмэргүй. Одоо чи эндээс нь хэдэн зэргүүд ирж ийн гэдэг нэг нарийнхан зурааснууд заагаад нь штэ. Эндээс ийм зэргүүд ийшээгээ очихоор заацсан байх шүү гэд. Энэ илрүүлээд байгаа юм чинь болохоор Оросын энэ үйлдвэр байхгүй. Энэ радар. Энэ өстө физик сенсор гэдэг мэдрэгч. Хаанаас хаашаа дайсан гэдэг мэдэрдэг энэ Оросын. Энэ болохоор газар илрүүлж байгаа. Энэ болохоор яаж ч энэ цахилгаан хамгаалт. Unit lost. Тэг ингээд дайсан зэргүүд хүмүүс цахилгаантаа л унгаж чинь. Тийм хамгаалт. Repair. Unit За тэгээд одоо цэрэг рүү гоо. Энэ болохоор ингээ иргэн. Цивилиан гэж бас ингээ иргэн. Энэ болохоор цагдаа заяа. Бас ингээ иргэн. Гэтэ энэ цагдаа буутаа гараад. Энэ болохоор юу цэрэг. Цагдаа цэрэг хоёрын хин илүү байлдаж чадахгүй бол энэ цэрэг нь илүү сайн байлтана. Тэгээ энэ болохоор чинь юу юм гэхээр агаарын нисдэг агаарын бүх юм руу бууддаг тийм цэрэг заяа. Агаарын дайсныг эсэргүүцэж. Энэ талаар Оросын окон цуудаг цэрэг заяа. $200, $100, $200 гэдэг шүү дээ. Энэ талаар $500 инженер энгийн цэргүүдээс илүү үнэтэй баз. Инженер энгийн иргэнээс ч илүү үнэтэй. Тэгтээ $500. Энэ талаар $1000 юу зарж байгаа гэхээр юу зарагддаг. Энэ цэргийн цаа. За юу ч гэсэн инженерээр төдрөөд байгаа ярьчаа. Инженер нь яадаг гэхээр дайсны үйлдвэр рүү ороод гэх юм бол дайсны үйлдвэрийг өөрийнхөө болгох чинь. Одоо би та бүхэн жишээ нэг харуулъя л да. Unit lost. За энэ болохоор тусгайгийнхан гэсэн үг заа юу. Энэ нохоо болохоор яадаг гэхээр цэргүүд рүү дайрна, хүмүүс рүү дайрна. Тэгэд гол нь нөгөө дайсны спайг бас илрүүлж чаддаг. Нохоо өөрөө зөнгөөрөө мэдрээд бариад авчих. Энэ агаар нь нисдэг цэрэг. Энэ болохоор террорист буюу амиа орлогч. Энэ болохоор Tesla буюу жинхэнэ нөгөө цахилгаантай ийм цэрэг гарч ирсэн. Ийм цэрэг гарч ирдэг байхгүй юм чинь. Unit ready. Unit ready. Unit ready. Unit ready. За одоо би чинь Ready. жишээ нь би одоо инженерүүд дэш явуулаа нохоонд барьж аавн зав мэдээж миний инженерүүд барьж идэх бах. Тэгтээ ийшээ нэг нь ороход алтны үйлдвэрийг одоо дайсны алтны үйлдвэрийг өөртөө уруулаад авчиж штэ одоо энэ. Building captured. Our base is under attack. За ингээд дайсны алтны үйлдвэрийг би уруулаад авчлаа. Алтны үйлдвэрийг ингээд зарчээ. Одоо ингээд зарчиж болдог. Одоо нохоонууд нь одоо миний инженерүүдийг барьж идээд штэ галаад штэ ингээд өгөхгүй. Энэ цэргүүдийн юм лээ. Ингээд байгаа байхгүй. За тэгээд инженерүүд бол нэг иймэрхүү хүчин чадалтай. За тэгэхээр одоо энэ тусгайгийн цэрэг болохоор чинь яг яад юм гэхлээр ерөнхийдөө мэдээж энгийн цэргүүдийг бол зүгээр хяарцах нохоо бол зүгээр хяарцах. Unit lost. Training. Unit ready. За тэгээд цэргүүдээс эхэлж байгаа болохоор би баг зэргийн тайлбарлаа авчнаа. Энэ компьютер бол ерөнхийдөө бол маш хямдхан компьютер байгаа. Энд дэлгэцийг би яг аюу хямдхан худалдаж авчихсан. Энэ процессорыг нь яг нэг ах өгсөн. Тэгээд процессор нь нэлээд хямдхан. Энэ очин энэ компьютер бол нэлээд хямдхан компьютер. Гэхдээ дотор нь байгаа програмууд бол хүчин чадал хүч хувь нэмрээ оруулж иж суулгасан тоглоом програмууд байгаа. За тэгээ энэ бол нохоонуудыг дор нь хийж байгаа. Энэ тусгайгийн цэрэг заяа. Unit lost. За энэ пропагандын машинаас би цэргүүдэд буулгая одоо. Одоо чинь энэ спай байгаа биш үү те? Энэ спайг би одоо чинь дайсны цэргүүдийн дүрд оруулчих. Ингээд дайсны алтны үйлдвэр рүү оруулчих штэ. Тэгэх юм бол дайсны бүх алтыг нь өөрийн болгоод авчнаа гэсэн үг. Unit promoted. Одоо чи ингээд миний алтны тоо асар хурд ихсэж байгаа. Асар хурд ихсдэг байхгүй ингээд. Маш хурдан.
Энэ миний би дайсны алтан үйлдвэрлэл энийг оруулах тусмаа Испани оруулах тусмаа нэгсэндээ Training. юу ихсэж байгаа байхгүй миний алт. Одоо яг нөгөө нэг Испаниудыг чинь Unit ready. маш их хэмжээгээр манай Монголд орж ирсэн шүү дээ. Хятадын тагнуулууд, Оросын тагнуулууд байгаа. Гэхдээ хамгийн гол их тагнуултай улс төр дотроо хүртэл нэвтрүүлсэн тийм тагнуулчид хаана байгаа ингэж болохоор хятадууд байгаа. Дээрүүд Орос хятадын релизүүд тийм тагнуулууд Монголд маш их байсан бол одоо цэвэр хятадын тийм тагнуулууд их болсон гэж үзэж байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү одоо би чинь тэгэд за тэгээ энэ гур одоо би энэ цэргийг бас танилцуулъя. Энэ цэргийг одоо би энэ цэргийг танилцуулнах бай. За энэ юунуудыг аль төр зүрт холдуулъя да ёо чихэн чиртэй юм. Энэ Советын одоо чи энэ заяа энэ цэрэг чинь болохоор нөгөө цацраг идэвхт бодис гаргадаг уран гаргадаг цэрэг. Нэстэ ураантаа төстөө цацраг идэвхт бодис гаргадаг. Би одоо чинь энэ дээр гинтхэн одоо чинь би ингээд цацраг идэвхт бодис би ингээд гаргачих л та одоо энэ дээр тэ суулгач. Тийм бол энэ авийн цэргүүд өвчөж байгаа зү. Бүгд өвчөж байгаа байхгүй. Дорхноо зөвхөн. Энэ чинь өөрөө юу юм гэхээр цацраг идэх бодисоор ингээд ааж одоо манай Монгол чинь уран цацраг идэх бодис аюултай гэдэг байгаа чинь юу гэхээр ийм юмудаас болгоомжлооч гэсэндээ л уран цацраг идэх бодисоос болгоомжлооч гэдэг байгаа байхгүй юу. За тэгээд за тэгээд одоо юу байгаа юм гэхээр энэ болохоор чи эмэгтэй тусгайгийн цэрэг гэсэн үг. Эмэгтэй тусгайгийн энэ болохоор эрэгтэй тусгай заяа. Тэгээд энэ гур болохоор чинь гурал уруулагч. Энэ болохоор чинь энэ хоёр болохоор чи адилхан заяа. Адилхан хоёулаа цэргүүдийг бол төв байна. Гэхдээ нэг юмар ялгаатай. Энэ болохоор чинь нөгөө юу яадаг. Энэ тэнд очиод шууд дэлбэлээд ингээд турж очиод энэ тэнд очдог зам төвчлөдөг бол энэ зам төвчлөхгүй. Гэхдээ энэний давуу тал нь гэхээр усан дээр сэлнэ эмхтэй таны усан дээр юм. Энэ тусгай цэргийн юу давуу тал нь юу юм гэхээр энэ тэнд очно гэхдээ усан дээр суучихгүй суултална. Энэ болохоор чинь юу юм гэхээр энэ тэнд очдог. Тэгээ хөлдөөгд юм шууд ор мөргөө халуулгадаг цэрэг байгаа. За нэг иймэрхүү цэргүүдтэй. За тэгэхээр одоо танк руугаа оръё. Энэ дээр юу болон пропагандагийн машин гэж байгаа. Энэ цагдаагийн машин гэжээс одоо энэ үедээ тайлбарлана. За энэ цагдаагийн машин байгаа зү тийм ээ. Тэгэхээр энэ пропаганда биш. Одоо энэ шиг орчихлоор Совети гэж байг ингээл нэгэн дуурайд байгаа. Совети гэж энэ Оросоор үг хэлээд бас энэ одоо пропаганда гэдэг байхгүй. Иргэдүүдийн дунд энийг хэрэг аваач тавьчих штэ. Энгийн иргэдүүдийн дунд энийг аваач тавьчих юм бол энгийн иргэдээс байг бослого хүмүүс гэдэгтэйгээд дайслуугаа дайдаг байхгүй. Энэ тийм зэвүүн машин зам. Тэгээ гол санаа нь юу илэрхийлэх гээд байгаа юм гэхээр дээрүүд одоогоос нэг 30 жилийн өмнө Орос хятадын адилхан пропаганда явагддаг байсан бол ихчлэн Оросын тийм пропаганда явуулдаг гэсэн бол одоо ямар улсын пропаганда явуулж байгаа болохоор одоо хятад улсын пропаганда маш их явуулж байгаа. Тэгээд уран хоргууч гэдэг юм уу. Үгүй нөгөө нэг юу цөмийн цахилгаан станц хоргууч гэдэг юм уу дандаа тийм юм явуулж байгаа. Тэгээд би одоо чинь энэ нэг цөмийн цахилгаан станц бариад энийг би одоо чинь зүгээр дэлбэлээд үзүүлчихье л да. Энэ тусгайгийн эдэн цэргүүдийг аваачиж байгаад би зүгээр дэлбэлээд үзүүлчихье л да би одоо чинь. За энд нэг цөмийн цахилгаан станцаа барьчихъя. За энэ нэг Tesla гэдэг нэг хэдэн цахилгааны цэргүүд аваач тавьчихъя. Жишээ. Энэ одоо цөмийн цахилгаан станц манай монголчуудын барих гад нөгөө тарих угаалт баахан хийгдээд байгаа цөмийн цахилгаан станц. За тэгээ энэ шиг одоо ингээд ойртож жоод хэрвээ дайм боллоо гэж одоо бодъё тийм ээ. Тэгээд хин нэгэн хэрвээ цөмийн цахилгаан станцыг устгахыг гэж бодъё зүгээр.
юм гэж тоо хятад одоо Оросод одоо бид маш хүчтэй авцсан гэдээ маш ололттой байгаа шүү дээ. Ер нь бол хоёр хөршнөөсөө за тэгээд би одоо чинь за ингээд би одоо чи өөрийнхөө энэ үйлдвэрийг устгуулчих заа. За цөмийн цэгтгастаа за устгуулчих. Ирлээч. За тэгвэл 90 тоног бүх хүмүүс хүчээд яаж юм. 90 тоног бүх цэргүүд ингээд хүчиж байгаа байхгүй юу? Ер нь бол. Ер нь ингээд хүчиж байгаа байхгүй юу? За иймэрхүү аюултай ер нь бол цөмийн цэгтгаас. Тэгэд яагаад би цөмийн цэгтгээс станцыг нэг тийм сайшаахгүй байгаад байгаа юм гэхээр энгийн цэгтгээс станц байгаа тийм үү бид нарт. Гэхдээ хятадууд өөрсдөө одоо яаж байгаа юм гэхээр нарны эрчим хүчийг л маш их ашиглаж байгаа шүү дээ. Тэгвэл цөмийн цэгтгээс станцыг барья гэдэг юм биш. Цөмийн цэгтгээс станцыг барья гэж байгаад оронд нь цөмийн пуужин барьсан тохиол байдаг хгүй. Тэр чинь энтгчүүд ах байжсэн. Тэгэхээр би юу гэх гээд байгаа юм цөмийн пуужинтай болохын тулд цөмийн цэгтгээс станц барих гэдэг юм гэж бодсон. Миний бодлоор үгүй юм шиг байгаа. Ерөнхийдөө яг тэр уран хайгуул хийх хэсгүүд нь яг монголчуудын амьдрах бүс хаваар маш аюултай хаваар байгаа байхгүй. Тэгээ яг нөгөө хятадуудын байгаа хаваар бол ердөөсөө уран хайгуул маа бол хийгдэхгүй байхгүй. Энд чинь яагаад юм гэхээр цаана бодлого явагдаад байх шиг нэг л монголчуудыг устгаад ах тийм ураанаар хордуулаад алаадах тийм одоо монголчуудыг нэг хордуулаад алаадах тийм бодлого явагдаад байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэгээд би жоохон хятад өөрсдөө яагаад те ийм цэгтгээс станц барьж байгаа гинэ. Чи нарны цэгтгээс станц, нарны машин гэж ярьж байгаа гинэ. Тийм ээ? Яагаад заавч цөмийн цэгтгээс станц монголчууд байна гэдэг байгаа ингээд би бас гайхаад байгаа байхгүй. Тэгээд яг тэр газар хайгуул тэр уран хийх хайгуулууд нь гарсан чинь Улаанбаатар хүртэл биелэн штэ. Урааны хайгуул хийсэн газар. Тэгээд яг тэр хаваар нь уран байгаа гэдэг тэр Улаанбаатарт гайхдаг нь Улаанбаатар хурцууд хортно. Жохоо эвгүй юм байлаа. За тэгээд За тэгээд ерөнхийдөө одоо энд за одоо тоглоом руу оръё. За тэгэхээр Building. Yes, Cobra. Unit ready. New rally point established. За тэгэхээр одоо би танк руугаа орж тайлбарлая. Машин руугаа одоо орж тайлбарнаа. Цагдаагийн машин. За би түрүүнд хэлжсэн тийм ээ. Одоо чинь би одоо чинь энийг тавиад энэ үйлдвэрийг тавиад өөрийгөө яг энэ тойргийн үрийг ингээд харлуулчихж байгаа шүү дээ. Дайснаас нууцчихж байгаа байхгүй өөрийгөө радараас. Одоо чинь яг энд ингээд юм харагдахгүй байгаа шиг яг энэ би ингээд нууцлцсан байгаа байхгүй. Тэгсэн чинь цагдаагийн машин тагнуул идэг. Одоо та нар энэ тоглоомыг сайн хараарай. Энэ бүр про плеерүүдээ нууцч юу. Ингээд цагдаагийн машинаар ингээд харуулъя. За ингээд цагдаагийн машинаар ингээд явлаа. Ингээд илрүүлж байгаа тэгэхэд нохоо цэргүүд яахчгүй хамгаалтын үйлдвэрүүд яахчгүй байгаад би илрүүлээ хийчих байгаа сте. Харж байна уу? Зэвэн байгаа сте. Тэгэхэд хэрвээ би дотроос нь цэргүүдээ болгочихвол цэргүүд нь баригдаад алуулах нь алуулна шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Ийм болж байгаа юм. Цэргүүд нь бол шууд толдож байгаа сте. Ийм байгаа. Гэтээ манай тусгайгийн цэрэг үсэн болохоор маш хүчтэй. Шууд дайсныг алаа хийчихэ. За тэгээд цагдаагийн машинаар тагнуул хийдэг. Машинаар тагнуул хийдэг гэж болохоор та нарт ямар санагдаж байна? Цагдаагийн машинаар тагнуул хийдэг. Манай монголчин одоо юу яаж байгаа штэ. Асар олон цагдаагийн байгууллагуудад бас хятадууд нэвтэрчээд байгаа байхгүй юу? Миний харж байгаагаар цагдаагийн байгууллагууд, цагдаагийн болон хууль хүчний байгууллагууд одоо хуульч хүмүүс хүртэл одоо чинь энэ ингээ попрод яриа л байгаа. Өөр монголчин аялахтаа хүмүүс ингээл манай нутгийн гэж өөр монголоор ярьж байгаа л монгол цэвэр монголоор ярьж чадахгүй. Тэгэл нэг хуулаараа яриад тэр цаанаа тийм ээ. Хуулаараа ярьж байгаа л тэгэл тэр доотлолт нь комментүүд нь үзэх. Энэ хүнийг улс төр дэвшүүлээ гэж худлаа өөрсдийнхөө хүмүүсийг ингээ худлаа ингээ
одоо юу гэдэг ингээд тарих угаалт хийгээд тэр хүний одоо тэр хуульч тэр өвөр Монгол аялагтаа тэр томчуудаа зураг авахсан тэр хүмүүсээс илүү заяа гоё ярьж байгаа монгол хүмүүс зөндөө байгаа. Гэтэл тэр хүмүүсийн дор энэ үнийг л улс төрт дэвшүүлнэ гэсэн цөөхөн байдаг байхгүй. Тэгээд дээрэс нь тэрэн дээр нь лайктарсан цөөхөн байдаг байхгүй. Тэгсэн чинь яг тийм нэг өвөр Монгол хятад аялагтаа ч юм уу хятадасаа өвөр Монгол аялагтаа ус юм байсан. Нэг тиймэрхүү хүмүүс орж ирэнгүүтээ жоохон хуйлмал яриад ингээд өөрийгөө ингээд олон нийтэд таниулаад нэгсдэ пропаганда гэдэг өөрийнхөө PR реклам хийгээд байгаа. Тэгвэл тэр доор нь яаж байгаа гэхээр нөгөө хоормч тороолууд гарч ирээд тоотлолт нь аль зүйл хитэнчлэж юм мэдгүй өөрснөө айгүй дэмждэг. Одоо юу гэдэг чинь ингээд доор нь энэ хүнийг улс төрт дэвшүүлмээр байна, тэгмээр байна, ингэмээр байна гэдэг ингээд баах юм бичдэг заяа. Түнш хэр багийн үнийг тэгж дэмжихгүй штэ. Одоо яг ингээд нөгөө сошиалаар тэгэд хууль хүчний цагдаагийн сая тэр цагдаагийн машинаар тагнуул хийгээд штэ. Яг тэрнтэй адилхан хуулийн байгууллагыг хятад эзэлж байна. Цагдаагийн байгууллагуудыг бас хятад эзэлж байна. Тийм болохоор цагдаанаas чинь хятадд нь хууль зөрчижсэн ч гэсэн зөөлөн өнгөрөөгд байна. Харин монголчууд хууль зөрчлөөр хатуу чанга гарга хэмжээ аваад дабл стандарт гэдэг юм үйлчлээ явуулдаг байхгүй манай Монголд. Энэс юу билээ. Гэхдээ дабл стандарт гэдэг тийм хятадд зөөлөн үйлчлэг монголчуудад хатуу үйлчлдэг нэг юм билээ. Дабл стандарт Монголын нутагтаар үйлчлээд байна. За тэгээ энэ тухай би болсон. За тэгээд тоглоом руугаа буцаж оръё. За тэгэхээр одоо энэ дэр ингээ спайуудыг сая дайсны нохоо бариад идчихлээ. Харин тагнуулын цагдаагийн машиныг хинч барьж авахгүй. Хинч илрүүлэхгүй бод ийм байдаг. Тэгэд манай Монголын одоо яг цагдаагийн хүчинд дайсан орж ичээд яг монголчуудыг ингээд би одоо чинь тоглоом дээрээ л нэг дайснуудыг илрүүлж байгаа яг бодит амьдрал дээр хятад монголчуудыг яг ингээд цагдаагаар ингээд баг эзэж авчаад байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. За тэгээд энэ пропаганда гэдэг машиныг танилцуулсан нэг иргэдүүдийн дунд аваачих юм бол ингээд тархитлогыг нугаагаа тий одоо иргэдүүдээс босдог юм байна гэдэг гэдэг. За тэгээд энэ болохоор чи мод болдог танк. За тэгээд одоо доошоо энэ Оросын танк, энгийн танкнууд заа, Орос Америкийн энгийн танкнууд. Энэ болохоор агаарын эсрүүцгч танкнууд заа. Агаар эсрүүцгч танкнууд. Энэ хоёулаа агаарын цэргүүдийн эсрэг хүчтэй, харин газрын цэргүүд юм уу танкуудын эсрэг үнэхэр хүч муутай шүү. За энэ болохоор буучин шидэгч. За энэ болохоор Аалц. Тэр Аалц байгаа. Тэгээд энийг та нар өөрсдөө сайн мэдэх хэрэгтэй. Энэ Аалц дрон. Энэ хаалц чинь дрон гэж бичигдээс та нар сайн хэлвэл дээр үеийн дрон ийм байсан байхгүй. Өөрөөр хэлбэл газраар явдаг нисдэггүй дрон байсан байхгүй. Газраар явдаг том биетэй тэгээд шууд танк дотор очдаг цэргүүдийг алдаг ийм дрон байсан. Танк руу ч тань цэргүүд рүү ч тань. Одоогийн дронууд чинь агаараар нисдэг тийм ээ. Одоогийн дронууд чинь болохоор юу нисдэг дрон болсон шүү дээ. Энэ алгын чинь хинж байна. Жохон томоохон танк устгах чинь алгын чинийх нь хүмүүс рүү дарж чинь тийм ээ. Тим дрон гараад ирчихсэн байгаа. Тэг дээр үеийн дрон болохоор юм аалцсан дронууд гэсэн. Энэ дронууд бол ашиглагдчихсан. Дээр одоо ч гэсэн ашиглагдаж байгаа байх гэж би бодож байгаа. Хэднийг би явахдаа зэрэг зэвсэг технологийн нууц болохоор нэг хүмүүс гаргаж ирдэггүй болов. Тэгээд тоглоом дээр л нэг хальт усагдаад өнгөрсөн болов гэж бодож байгаа. Гэхдээ Canon дээр ч гэсэн хальт гарч исэн. Яг энэ Аалц. Canon дээр ч гэсэн гарч исэн. За тэгэхээр одоо би та бүхэндээ бүр сонирхолтой гоё юм үзүүлээ авчнаа. За тэгээд ерөнхийдөө усан болоод усан дээр байлдах чадвартай бүх цэргүүдийг би энд цуглуулсан байна. Бүх төрлийн цэргүүдийг цуглуулсан байна. Тэгээ энэ болохоор чинь яадаг вэ? Америкийн цэрэг зөө энэ Оросын танк заа. Оросын танк $1000 хямдхан багаз. Америкийн танк 1200 үнэтэй газ. Тэгээд энэ яг хэн илүү хүчтэй вэ? Хямдхан илүү хүчтэй заа. Агарлаачууд нь газарлуучууд нь. Дээрээс нь илүү бүх бат. Яг энэ хоёр хоорондоо тулах юм бол энэ дийлэн заа. Энэ Оросын танк. Гэтэ яагаад энэ Америкийн танк илүү үнэтэй байгаа юм гэхээр энэ Америкийн танк үйлдвэр рүү маш сайн устдаг. Одоо чинь иймэрхүү үйлдвэр рүү маш сайн. Үйлдвэрүүдийг маш сайн устдаг. Тэгээд дээрээс нь гол нь энэ яадаг гэхээр маш холоос будчихдаг байхгүй юу?
ийм хамгаалт хүрч чадхааргүй. Энэ лазер хамгаалт одоо ингээд буудаж хүрч чадхааргүй одоо энэ лазер хамгаалт одоо ингээд дайсан устгах штэ. Хүрч чадхааргүй одоо холоос энэ бууддаг байхгүй. Тэр үднээс энэ танк үнэтэй байдаг байхгүй. Тэгээ энэ болохоор чи мод болж өгдөг зүсээ хувилдаг танк. Одоо чи энэ дотор нэг нэлээд байна даа. Энэ 300 та танкнуудыг энд орхино. Одоо чи эднэр чинь одоо энэ зүсээ хувилгадаг танк байхгүй юу? Энэ зүсээ хувилгадаг танк. Гадны хүмүүс харах юм бол ингээ моднуудын тунд авчиад ингээ тавьчихдаг байхгүй юу? Ингээд санаа гаргаад санаатаа тоглогч чинь ингэж тоглодог. Ингээ моднуудын дунд авчиад тавьчихна. Тэгэхээр дайсан харахад зүгээр ингээд моднуудын дундуур явж идэг гів гинтхэн таллаас нь дайраад эхэлнэ. Ингээд хаана хин яана гэдэг нөгөө хүмүүс чинь сүүлдээ жинхэнэ мод руу дайрна. Жинхэнэ модыг устгах нь энэ эдийг хайж болохын тулд ингээд бүдлээ үүсгэж устгадаг тийм танк нэг тоххой. За тэгээ энэ болохоор тесэрч дэлбэрдэг машин байгаа, террорист машин байна. Энэ болохоор төв байна. За тэгээд энэ болохоор чи нөгөө нэг одоо ийшээ ус руу орчих чинь энэ ус агаар л орж байна. Агаар. За тэгээд ийшээ орчоод тайлбарчаад. Энэ болохоор чи Оросын хамгийн хүчрхэг агаарын одоо зэвсэг технологи гэхэд. Энэ болохоор чи Америкийн юу ботлоод хүн зөөвөрлөдөг. Тэгээд бууддаг танк ботлоод. Дайны ботлоод. Энэ болохоор Оросын маш хүчрхэг бас дайны ботлоод хүү. За энэ болохоор Оросын алсын зайнаас поожинтгч. Одоо жишээ нь энэгээр би одоо чи энийг устгуулъя л да. Тэгэхээр одоо поожин нисээ одоо тань хараа. Поожинтгч. Энд миний агаар хүчиж байгаа хамгаалж байгаа тодорхойлж. За нэг юм хөө байгаа. Тэгвэл энэ болохоор Америкийн заа юм. Unit promoted. За энэ болохоор чинь Америкийн яг адилхан Unit promoted. нөө юу яадаг. Бас поожинтгч. Гэхдээ энэ болохоор чинь гонгоц явуулдаг заа юм. Repairing. Гонгоц явуулдаг. Дээр гонгоц төвлөгчтэй. Энэ багхгүй юу. За тэгээ энэ болохоор чинь зүгээр цэрэг зөөвөрлөдөг заа юм. Одоо энэ чинь зүгээр цэрэг зөөвөрлөж байгаа. За тэгээд энэ болохоор чинь одоо Оросын 8Л-ыг цэрэг танк зэвсэгтэй удирддаг байх бис махна штэ дээр үед. Building. Бас нь дэлпийг бас удирддаг байсан. Баядаанасаар ч юм. Дэлпийг бас удирддаг байсан. Амар энэ. Unit ready. За тэгээ энэ Оросын шумбагч үйл үзэгдэх шумбаг гэж байна. Энэ болохоор цэрэг. Энэ хэрэг би яг усан дээр тавьдаг талаар энэ хэрэг усан дээр ч явна, агаар дээр ч явна. Тийм болохоор усны ч дайчин боломжтой болохоор авчихсан. За тэгээ нэг хөө танкнууд байна. Тэгээ ерөнхий толгойн танилцуулж дууслаа. Одоо би цөм хайж та бүхэнд үзүүлнэ. Цөмийн пуучин хайж үзүүлнэ. За тэгэхээр цөмийн пуучин хайж үзүүлэхээс өмнө эхлээд би нэг хэдхэн ширхэг сонирхолтой гэсэн үед рүү та бүхэнд оруулж үзүүлээ. За хадгалсан үе рүүгээ орж үзүүлнэ. За энэ үеийг та бүхэн хэрэг тоглодог юм санаж байгаа бол энд 3 ширхэг спай бодог тийм үү? 3 ширхэг спай нэг тааны бодог. Тэгээд би үргэлжлүүлж явсараагаад яасан үг гэхээр өөрийн гэсэн цөмийн пуужин тав болцсон байна. Өөрийн гэсэн юута болцсон байна. Цэргийн үйлдвэртэй болцсон байна. Танкны үйлдвэртэй. Энэ чинь зөвхөн тусгай дагалгавар биелүүлдэг л нэг таanya нэг тусгайгийн таanya тэгээд нэг энэ таanya тэгээд энэ 3 ширхэг спаяарс ертөсөө гол үүргээ гүйцэтгэдэг юм шүү дээ. Би бүгднийг ингээ авцсан байгаа сте энэ үед дээр та ингээ харж байна. Би бүх үйлдвэрд нөөр юм болгоцсон байгаа сте. Одоо ганцхан ертөсөө энэ цөмийн пуужиг өөр юм болгоол тэгэл дууссан. За тэгээ би одоо чинь энэ ч нэг цөмийн пууж хайж үзүүлээ л та тавхад. Warning. Nuclear missile launch. Одоо энэ чинь ингээ цөмийн пууж хайцсан уу? Энэ цөмийн пууж аа. Энд шүү дээ. Хайцсан ба шүү дээ.
За ийшээ цөм гэж одоо байх хэрэгтэй. Цөмийн бужин ийм аюултай ч юм да. Харж байна. За тэгээ гоё сонирхолтой гэсэн хит хитэн үе бас танилцуулаа явчих. За энэ Оросын ямар үе лээ? 8 Юри гэсэн үеийг тавьчих. Тусгай ажиллагаа Оросуудын болохоор тусгай ажиллагаа хийдэг үе шүү дээ. Энд чинь нэг 2 Юри буудаг, 2 Юри буугаал тэгэл бүх юмаа би өөрөө хийдэж штэ. Тэгсэн чинь энэ чинь би одоо ингээд шүхрийн үйлдвэртэй болцсон байна. Тийм үү? Дайсан цахилгаан стац хамгаалтын үйлдвэрт ажиллахгүй болцсон байна. Би цэргүүдтэй болцсон байна, тийм ээ. Энд харж байна уу? Сонирхолтой нөө. Энэ машиныг нь хүртэл уруулаад авсан штэ. Энэ дайсны энэ зөвүүн гарчин, энэ зөвүүн гарчин барьцаалагтаад шууд энэ машинтаа суугаад цухтаа авчдаг байхгүй юу? Энэ үед төр чинь. Аюу зөв. Энэ машин дотор суугаад цухтаа авчдаг. Юм би яаж байгаа юм гэхээр цухтаахгүй. Уруулаад авсан байгаа сте. Энийг нь хүртэл уруулаад авсан байгаа сте. Гоё яасан. За тэгээд одоо би яаж байгаа юм гэхээр энийг нь Юри чинь энэ тусгай даалгавар ганцхан энийг л уруулж авах байхгүй тий. Би одоо энийг л уруулаад авчихъя. За ингээд зөнгөтэй даалгавар хэлчихэж байгаа. Гоё юм. За тэгэхээр би одоо ахаад өөр хадгалсан үе рүүгээ оруулж үзье. Ахаад өөр бас хадгалсан гоё рүүгээ оруулж үзнэ. Россия, Америка. Ант за ахаад нэг гоё өргөө оруулаад үзчихнэ. Тэгэл нэмждэг юм тусгана. Зарим жоохон алдаа цаачих шиг. За энэ үе рүү нэг ороод үзчих юм ба. За энэ үед дээр би яасан гэсэн чинь Америкийн цөмийн буужин, Оросын цөмийн буужин, шүхөр, танкуд бүх үйлдвэрүүдийг хөгжүүлсэн байгаа. Энэ үед дээр бол бүх үеүүдийг авсан байгаа. Энэ дээр би одоо бүх үйлдвэрүүдийг одоо ингээд өөр юм болгосон. Би эндээс эхлээд одоо чинь би энийг устгаал ердөөсөө дуусаа байхгүй юу. Тэр би одоо Америкийн цөмийг одоо би тавханд харуулчих. Америкийн цөм яадаг юм гэхээр нэг иймэрхүү дөө нэг цаг агаар удирддаг. Одоо шууд аян цахилгаанцдаг. Тийм байгаа. Одоо энэ дээрээс нь би пуужин хайчих. Одоо би энэ дээрээс нь пууж хайчих. Тэгээ энэ шууд устна одоо. Харж байгаа. За нэг юм. За ингээд төсөглийн үеийг ялтж байгаа. Гэхдээ би за эндээс чинь би ганц энийг харуулахгүй. Өшөө хэд юм байгаа. Гоё үед байгаа. За энэ үед дээр чинь би яадаг тэр нэг 3 тусгайгийн хүчин тэгээд ганц 2 инженертэй л хийдэж штэ. Тэгээд тэр үе чинь одоо энэ байхгүй юу. Одоо чинь бүх үйлдвэрүүд нь уруулаа. Одоо ганцхан энийг уруулаад тэгэл ялцчих байгаа байхгүй юу. Надад одоо төв байна. Би хэдийгээр Америк улс л та өөрөө Америк улсч гэлээ гэсэн би өөрөө нөгөө юунуудаа эслэ авцсан. Бүх дайсны үйлдвэрүүдийг эслэ авцсан. Гоё юм. За тэгээ иймэрхүү үеүүдээс энэ юу штэ радар энийг эслэн газар зураг илэрчдэг. Ийшээгээд энгийн зэргүүдийг оруулцдаг. Нэг тийм үе штэ одоо энэ. New rally point established. Training. Чинь ийшг ингээд энэ байшин руу энгийн зэргийг оруулаад нэг окоп болгочтой штэ та юм.
Unit ready. Энэ Америкийн Ока болдог цэрэг нь Оросын цэрэг. Тэгээ Оросын цэрэг илүү хүчтэйгээ боддог 200 илүү үнэтэй гэрнэ. Structure Биш хямдхан гэрнэ Оросын цэрэг илүү хэм. Юу гэдэг вэ? Сайн мэдгээ боддог гоё баст. За ингээд ерөнхийдөө энэ үеийг ингээ ялцсан байна. building captured. За энд ингээд тарих угаалт хийж байна. Анхны цагдаа. За тэгээд нэг юм фото байна да гэж ба. За тэгэхээр энэ үргээд энэ бичлэгээр өнгөдөг өндөрлөө. Тэгээд та бүхэнд энэ бичлэг таалагдсан баг гэж найдаж байна. Ер нь бол нилээ мэрэгжлийн про хүмүүсд ингэж тоглодог байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгээд та бүхэн миний ус төрийн үзэл бодол бас таалагдсан болов уу гэж бодоо. Найдаж сайн мэдгүй. За тэгээд та бүхэн яг нь надад тоглоыг бол тоглож болно шүү. Гэхдээ би зүгээр тогломооргүй байна. Яг нь мэдээж боцод бол тоглохгүй. Харин яг нь надад яг тодорхой хэмжээний мөнгө урамшуул илгээх юм бол яг тоглож болно. Тэгээд миний данс байгаа. Энэ данс өөрөө 50 29 97 48 61 гэсэн тийм данс байгаа. Тэгээд энэ данс руу яг нь Төр Бат Оюун Бат гэсэн данс байгаа. 50 29 97 48 61 хаан баг гэсэн тийм данс руу яг мөнгө оруулаад яг хамт тоглоё гэх юм бол зарим стратегийн тоглоомуудыг тоглож болно. Алт үеийн миний мэддэг тоглоомод маш олон стратегийн тоглоомод. Яг гэх юм бол би ч дээр үед баг бахта писэн дээр ажилладаг байсан. Баг бахта шүү дээ. Тэгээд яг ухаан суугаад одоо дүүтэйгээ би баг бахта ажилладаг. Тэгээд яг нөө охин эргүүлдэг юу нас ирж байгаа шүү дээ. Нөгөө жоохон том нас ирж байгаа шүү. Тэр үедээ болохоор яг ажиллах боломж нь байхгүй болсон. Тэгээд ажиллаж чадаагүй. Харин яг баг бахта бол писэн дээр ажилладаг ч байсан, тоглодог ч байлаа. За тэгээд энэ бичлэгээ энэ үрээ дуусгая.